Сайн байцгаана уу үзэгчдээ. Монгол телевизийн нийгэм асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгийн продакшнаас бэлтгэн хүргэдэг. Тэд ингэж хүсдэг нэвтрүүлгийн маань 3 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө дугаараараа нэгэн сонирхолтой мэргэжлэр 10 гаруй жил ажиллаж байгаа нэгэн оролцогчийг онцлоод байгаа юм. Өнөөдрийн бидний нийгэмд алдах эрхгүй албыг хашдаг хүмүүс байдаг юм байна. За тэрхүү албыг хашдаг хүмүүс нь хэн бэ гэвэл нислэгийн удирдагчид байгаа. За тиймээс бид өнөөдрийнхөө оролцогчоор дамжуулан нислэгийн удирдагч гэж яг ямар хүн байдгийг тэдгээр хүмүүсийн чин сэтгэлийн хүсэл эрмэлзлийг өнөөдрийнхөө оролцогчоор дамжуулан та бүдтэй хуваалцахыг зорьсон юм а. Ингээд бидний бэлтгэсэн өнөөдрийн дугаарыг хүлээн авч үзнэ үү. Нэг бүдрэлт их оронд маань ямар нөлөөтэй байх вэ? Тэгэхээр би алдахгүй. Монголын дуу хоолой ярьж байгаадаа их бахарч явж байгаа. Acer on standby and break breaker 949 contact 128.0. Яг одоо оролцогч маань одоо тэнд ээлжийн хүлээлцээд аваад байж байна. За тэг өнөөдөр бол ерөнхийдөө яг өдрийн энэ цагт бол нэлээд ачаал өндөртэй байдаг гэсэн. Тэгээ одоо ачаал ямар байгааг мэдээ тийм ээ. За өдрийн минь. За сайн байна. За ачаал хэр байна? Яг одоо дид хичээлээ үлдээ. Тийм тэгээд ер нь бол нислэг маань Монголд манай хүмүүс сайн мэддэггүй нэг цөөхөн олон улсын онгоц буугаад хөрдөг гэж бодож шүү. Яг манай миний ажиллаж байгаа нислэг болохоор олон улсын өнгөрөлтийн хэсэг буюу дээгүүр Монгол улсын агаарын загид дайраа өнгөрч агаарын хөлгүүд нисдэг. Тэднийг удирддаг хэсэг байгаа байхгүй. Яг одоогийн байдлаар болохоор эд ачааллын өдрийн эд ачаал, шөнийн эд ачаал, өглөөнийх гэл янз бүрийн ачаал хуваагдаад тийм ээ. Одоогийн байдлаар бол Монгол дээр 30 гаруй агаарын хөлийг нисэж байна. Монгол улсын агаарын замаар. Монгол улс чинь болохоор Аз, Европ, мөн зүүн өмнөд Азийг Америк төвтэй холбосон агаарын зай дээр ингээд хамгийн дэвт зам дээр ингээд оршдог болохоор бид нар чинь газар зүйн байрлалыг даваа талтай гэж хэлж болохоор даваа талаас гадна чинь нислэгийн тоо их болно гэсэн үг шүү дээ. Тийм одоо болохоор бид нэг 30 хэдэн агаарын хөлөгтэй байна. Азийн юу нэг тийм асуудал болоо. Манайх нөгөө гол оргил төвцөг гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэр утгаараа 7 хоногтой бол манайхаас чинь манай дээгүүр бол 1500 гаруй хөлөг дайраа өнгөрдөг гэсэн. Тэр бодиттой тоо юу? За өдөрт яг төлөвлөгч байгаа нислэгийн тоогоор бодоод үзвэл нэг 250-300 тэ ер нь сүүлийн үед бол яг дайраа өнгөрч нислэг бол 250-300 орчим байгаа л да. Тэднээс чинь дээр нэг орон нутгийн нислэгүүд нэмэгдэл 1500 бол одоо ерөнхийдөө бага тоол болчиход байгаа. Яг чи бодох өдрийн 300-аар 7 гэж чи 2000 орчим болж байна тэ орон нутгийн нислэгүүд нэмэгдэж байна тэ. Тийм ер нь ачаал ихсэж байгаа. Бид нар чинь сүүлийн 2-3 жил нэлээд олон янзын тоног төхөөрөмж тавьд олон янзын өөрчлөлт нислэгийн удирдлаганд эхний ээлжинд бодит RVS-ийн буюу багассан босоод ажил гэдэг юм шилжлээ. Бүх нислэгийн удирдагчтай олон улсын хэлний шаардлага дөрвийн дагуу шаардлагыг хангасан хүмүүсэнд ажиллаж байгаа. IQ level 4 гэж хэлдэг юм л та. Тэгээд мөн хамгийн сүүл энэ онд 8 сарын 23-нд бид нэр бодит ажилтны буюу локаторын удирдлага шилжсэн байгаа. Тэгээд одоогийн байдлаар локаторын 4 сектор мөн процедурын 1 сектор байгаа. Нислэг хөрвүүлж байгаа. Одоо гарсан том өндөрлөл бол ерөөсөө байхгүй. Техникийн хувьд нэлээд шинжилгээсэн гэж ярьж шít. Энд чин одоо энгийн биднэрээ тэр ойлголт одоо яг ямар шин техникийг ямар болгоод шинжилсэн гэсэн үг юм бэ? Жишээлбэл чип дээр хоёр алхам байх хэрэгтэй. За гэдэг нэг алхам л болгож байгаа байхгүй. Хоёр агаарын хөл ингэ зүрх зайг л бид нар ийм босоо ийм зайг л бид нар хоёр дахин багасгасан. Өөрөөр хэлбэл тэр чинь агаарын зам багтаамж төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг тийм ээ. Мөн локаторт орно гэдэг маань болохоор бид нар ингэж удирддаг байлаа.
Өөрөөр хэлбэл зөвхөн сонссныгаа бид нэр агаар хөлгүүдээс сэтгэл аваад тэрийгэ цаасан дээр хэмжиж шүү дээ. Одоо тэр хоёр хүн сууж байгаа тэр голын цаасан дээр бичиж байгаа болохоор тэр процедур удирдлага явуулж байгаа юм нөхгүй. Хэрвээ радар сектор маань радар контролын өмнөх юм дэлгэц маань унтруул тэр хүн шууд үргэлжлүүлээ удирдахаар бэлэн байж байгаа. Өмнөх бидний удирдлага маань ерөөс тэр хүний хийж байгаа ажил байна. Энэ жилийн 8 сарын 23-наас хойш бид нэр бодит ажиглалын системээр лакадр ашигласнаар одоо бид нэр агаар хөлгүүдийг бид нар хаана явж байгааг харж байна, ямар өндөртөнд нисэж байгааг харж байна, хоорондоо ямар зайтай нисэж байгааг харж байна. Энийг дагаад бид нэр хоёр агаар хөлгийн хоорондох зай бас мөн багасж байгаа. Нислэг үйлддэг энэ авиа компанийн хувьд гол 3 мэргэжлийн нэг гэж байгаа тийм ээ. Тэгэхээр яг энэ мэргэжлийг сонгох бас нэг ямар учиртай юм бэ? Миний бодлоор миний бүх найз чухал нисгэж болох юмсан гэж боддог байсан. Би ч гэсэн нэг найзтайгаа ойлоод нисгэж болох юмсан гэж тоглодог байсан. Гэхдээ энэ мэргэжлийг сонгох болсон үндсэн шалтгаан маань эхлээд нисгэдэг байгууллага онгоц гэдэг зүйл тэгэл эхэлнэ шүү дээ. Тийм. Тэгээд миний том ах гэдэг их олон хүмүүс нөлөөсөн дөө. Тэгээд юм хар байгаас тэгээд яг энэ талаар сонирхчихсан мэдээлэлтэй явжсэн болохоор би сонгосон юм. Нисгэж болно гэдэг бодлоос илүү нислэгийн өдөртөгч болох бодол маань давангасан байна. Тэгээд боломжч алдсан. Гол нь хэрэг боломж алдахгүй гэхдээ мөрөөдөж чадчихсан шүү дээ. Энэ мэргэжлийг эзэмшихэд боцог ер нь хэр өндөр үү? Боцог өндөртэй шүү дээ. Тийм. За бодоод үзэхгүй. Сая би онгоц үзэрсэн шүү дээ. Тэгэхэд би заавал зүгээр англи хэлээр ярих хэрэгтэй. Бүх нислэгийг англи хэл дээр өдөртөх хэрэгтэй. Гэхдээ англи хэл дээр жишээлбэл манайх чинь ингээд нэг сүүлийн үед байгууллагууд англи хэлний зохих ёсны мэдлэг готлон нэг өөрийг танилцуулах хэмжээний мэдлэг шүү дээ. Бид нар чинь IQ level 4 буюу олон улсын иргэний засгийн байгууллага англиний авиашны англиний level 4 буюу түүнээс дээш түвшний хүмүүс энэ чинь нислэг удирдах хэмжээнд очихсон. Тэгэхээр англиний мэдлэг хэрэгтэй юм байна. За хоёрдугаар та өөрөө тий одоо яг суур мэдлэг сайтай байх нь хэрэгтэй. Тийм ээ суур мэдлэг мэдэхгүй хүмүүс одоо хэцүү шүү нэг түүхээ мэдэхгүй ойдор зармагч адил дэшил юм болно шүү дээ тийм ээ. Энэ нь бол сайн тооцоолон бодох хэрэгтэй. Хурдан ажиллах хэрэгтэй. Сайн төлөвлөх хэрэгтэй. Хүн чинь амьдралаа төлөвлөж шүү дээ. Яг тэгвэл чи бид нэр пүлтний асууж явахдаа энэ нислийг тэгэндээ дотор бодоод төлөвлөө сууж чинь. Тийм сайн төлөвлөгөө гаргах хэрэгтэй шүү дээ. Муу төлөвлөгөөнөө бас юм шүү дээ. Муу төлөвлөгөөнөөс үүдэж муу хорог шахаад байна. Тэр талаар нэг ярих дурггүй шүү дээ. Бид нар чинь нэг алдаа дутагдлын талаар тий хин ч гэсэн алдахыг хүсдэг шүү дээ. Гэхдээ бид нар бол энэ ажил үргийг их олон жил нэр хүндтэй гүйцэтгэж байгаа. Бид нар чинь нэг хүн амьтан сайн мэдэхгүй ингээд нисгэж ажилладаг гэдэг тэгэхээр чинь нэг миний найз нэг мань нэг дээжнийс гэсэн солонгос гэсэн. Үгүй наа би үүндээ тэр билет чи мэдэхгүй энэ тэр чи одоо ямар хогийн би гэж хэлдэг шүү. Би мэдэхгүй чи яах вэ? Тэр билетийн касс билетийн миний ажил бол энэ чи би их олон агарын аймнаас харьцаж ажилладаг тийм. Яг үнэ ингэж ярьжсэн нисгэгч бол тухайн агарын хөлөгт зорчиж байгаа 200-300 хүний аймаг насыг хариуцж байгаа бол за нислэгийн удирдагч яг агаараар ингээд дайран өнгөрч байгаа бүх онгоцны аюулгүй байдлыг хариуцдаг гэсэн тийм ээ. Тэр талаар та ярьж. За жишээлбэл тухайн агшин заяа. Чи машин барь явж байгаа. За чам чиний машин 4 зорчигч байна тийм ээ. За яг тэрүүнтэй ажиллан нисгэж хүн онгоцоо бариад нисэж явах чинь тэр онгоцонд нь 300-аас 400 зорчигч байг. Гэтэл миний удирдлагын дор нэг дор 11, 2, 3, 4 онгоц байлаа гэхэд тэр тоолонгоор тий зорчигчдын тоо нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би нэг дор өөрөөр хэлбэл тухайн агшин нисгэж шин зөвх өөрийн онгоцонд 300-аас 400 зорчигч аймнасыг хариуцж явдаг бол би өөрийн удирдлаганд байгаа 14-5 агарын хөлгийн дотор зорчигчд мөн ачаа баараа бүх зүйлсийг би хариуцаад би тэдний төлөө хариуцлага хүлээж би тэднийг аюулгүй зориулах үйл ажиллагаа явуулдаг юм. Хүний байтах бүхэл улсын аймаг зүгээр дүгж ирсэн хөлтөд л өчтөг болсон байж тээ. Болно гэдэг бодлоос илүү нислэг өгдөг болох бодол маань давангаас. Шууд
даалч юмд тий өдөр шингүүд өдөр яаж их орныхаа нэр төрийг өндөр өргөж явж байгаа. Би дахиад түрүүн таны нөгөө ярихаас татгалздаг гэсэн сэдв рүү чи орох гол юм л да. Баг зэрэг л хариуцлага авсан тохиолдолд тэр бүх асуудлыг тэгэл эргээл уруугаар ярилцсан. Хариуцлага авах гэдэг чи ер нь бол юу штэ сайн бодоод үзэхгүй юу. Хүн ингээд нэг явж байгаа бүдрээд унах ямар байдаг хэлээ тий. Жоох эвгүй унах тий. Бид нар энэ дээр чи миний нэг бүдрэлт их оронд маань ямар нөлөөтэй байх вэ? Тэгэхээр би алдахгүй. Өөрийгөө би алдахгүй төлөө би өөрийгөө хөгжүүлэх ёстой. Би хууль дүрмийг даах ёстой. Бид нэр хичээх ёстой. Тийм биз? Дөнгөж төгсөж ирсэн хүмүүсд чи бид ингээд тодорхой ингээд нэм замаар дамжуулаа тийм ээ. Тэгээд би дамжуулаад тодорхой багш нарын ингээд доор яваад тэднээс туршлага гэдэг юм сууханд бол сууж явж ш тэд нар энэ ажлын хүндийг энэ ажлын хариуцлагыг мэдэрнэ ш тийм ээ. Тэгээд хүний аим гэдэг зүйл юм ш. Одоо ч юм болохоор ч одоо их амархан боллоо шүү дээ. Бүтэн хүний аим байтга бүхэл улсын аймыг зүгээр төгсөж ирсэн хүмүүсд л өгчдөг болсон байж тээ. Тэгээд би хэрвээ би бодож би энд одоо юм байл 12 жил 12 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд энэ хугацаанд би бүхэл ийм шатаар нь дамжиж явж би одоо ч гэсэн өөрийгөө болоогүй л гэж боддог. Гэхдээ надад тодорхой хэмжээний туршлага байгаа. Мэдлэгийг хэн ч авч чаддаг тийм ээ. Бүгд ингээд сургууль суугаад тэр сургуулийн дипломтой тэр мэдлэгтэй. Гэтэл тэр мэдлэгийг хэрхэн ашиглах талаар тэр өөртөөгаа цагийг өөрч байгаа энэ ажлыг чи хариуцлага тэр хүн ойлгуулах хэрэгтэй болно шүү дээ тийм ээ. Тэгээ сайн мууг. Тэгээд би чинь дөнгөжл ингээд ахлах болж ингээд сүүлийн үед дарж шууд нэг дэд ирэх хэлж шууд очиж штэ. Манай тийм байхгүй. Бид нэр хүний амнаас чинь болж чухал штэ. Тэр чинь 4 радар сектор, 1 процессор сектортэй. Тэгээд энэ нь болохоор яг нутгийн баруун талыг удирдах мөрөн сектор гэдэг байгаа. Энэ хүн болохоор нөгөө радар контрол буюу харж удирдах байгаа нислэг удирдагч маань энэ сууж байгаа. Энд болохоор процессор контрол буюу тий хэрвээ ямар нэгэн тохиол радар гэдэг төхөөрөмж маань татгалзуул тийм ээ. Тооны төхөөрөмж техник бол татгалзсан магадгүй шүү дээ. Тэгээд энэ хүн шууд удирдлага авч явахаар өөрөөр хэлбэл энэ хүн эффект гарахгүй болохоос шиг хийжлэх нь л амжилт үзэж байгаа. За үндсэн нислэгийг удирж байгаа хүн энд байна. За манад их олон жил ажилласан манай Ахмад туршлагатай нислэгийн удирдагч мөнхтөлөг ахмаа байна. Тэгээд Садаа гэд бай залуу байгаа хөлбөмбөг тоглолт. Манайхан ч их гоё авьяаст ч урлаг спорт тийм. За энэ манай уянга юу гэж захлуулалтын нислэгийн удирдагч гэдэг ажил хийж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар чинь энэ секторт орж иж байгаа болон гарч байгаа агаарын хөтөлбөрийн талаар мэдээлэл зэрэгэлдээ сектортэй мэдээлэх хэрэгтэй болж тарж байгаа. Яг энэ сектор чинь бид нар чинь юу гэж яаш Оросын албаны системтэй хэлж байгаа юм. Тэгэхээр ингээд гэж байна тийм ээ. Хятадд болохоор яг энэ болохоор нэг хэрэгтэй юмнууд ингээд тавьчихж байгаа ерөөсөө ингээд өмнөгүүд ингээд тавьчихж байгаа. Тэгээд Монгол улсын бус секторуудаас гадна Оросын албаны системтэй хэлдэг. Тэгээд энэ хүн тэр агаарын хөтөлбөрийн талаар мэдээлэл дамжуулдаг байхгүй. Тэгээд бид нар нэг сектор болгон дээр нэг үйл ажиллагааны заавар гэдэг бид нар тийм энд хэрхэн ажиллах юм энэ зэрэг бүхэл юм ингээд оруулсан ийм юмнууд ингээд байдаг бичиг баримтууд манай байгуулагч одоо баг Монгол улсад баг цорын газрыг жилж болохоор хууль дүрмийг ягшлан үрддэг цагаан дээр хараа бичсэн ягшлан үрддэг газар шүү дээ. Нэг ийм асуултыг асуумаар байдаг л да. Манай Монгол улс ч өөрөө цаг агаараа хувьд эрсдэс. Цаг агаараа уур амьсгал өөр гэдэг штэ. Тэр утгаараа яг одоо нислэгийн удирдагчийн ур чадрыг шалгасан тийм одоо тийм ээ экзэгтэй юм агшин юм хэрэг гарах уу? Яг юу ч штэ. Энэ чинь их олон мянган метрийн өндөрт байгаа нислэгүүдийн талаар ярьж байгаа штэ тийм ээ. Яг үнэхээр бууч хурж байгаа агарын хөдөлгөөтэй бол болохоор тэр чинь бороо цастай нэмэх үед тэрэнд бол бас яах вэ те нэг салхих юм тэгэл хүн бас нэг баруун хойноос тэгээ ер нь бол жилийн ихэнх үед болохоор баруун хойноос салхитай байдаг шүү дээ. Ганц уу. Тэгээ яг тэр талаас онгоцон буух болж таардаг байхгүй. Тэгэхээр араас нь салхилаад байдаг. Салхины минимум гэдэг нэг хязгаарлалтууд бас байдаг те. Энээс илүү давсан утганд буух юм бол та ослогоо гарах магадaltaй гэдэг. Чөл ихтэй очрол хүмүүсийн анхаарал сонирхолгүй хатсаа гэж жоох ийш явж байгаа.
нь бас ингээд баруун хойноос. Тэгээ ер нь бол жилийн ихэнх үед болохоор баруун хойноос салхитай байдаг шүү дээ. Ганц ордог. Тэгээ яг тэр талаас онгоцон буух болж таардаг байхгүй. Тэгэл араас нь салхилаад байдаг. Салхины минимум гэдэг нэг хязгаарлалтууд бас байдаг тийм. Энээс илүү давсан утганд буух юм бол та осол гарах магадлалтай. Чал ихтэй очиж хүмүүсийн анхаар сануулахгүй гэсэн жоох ийшээ явж чад. Гэрээ үлдэж болох бах тийм. Тэгээ ер нь бол дотоод нөхцөл байдал бол нэлээд бас мэдээ хүмүүс бол нэг чанга ярьж марж бол хүн биш тийм чинь бол. Бид нар чинь тэгэл хотод дэж өрөвтэй шүү дээ. Янз. Манай амралтын өрөө тэгээд энэ чинь бид нар чинь юу энд бид нар чинь тэгэл интернет руу ороод зурагт үзэл тэгээ бас нэг шинэ контролууд интернетээр заах юмудаа самбартаа бичээл зааж шүү. Сонцсон яд. Бид нар чинь нэг нислэгүүд өрших зориулсан 2-3 өрөө бий зориулах надаа. Чи зөв юм. Гэр бүлийн хүмүүсийг нэг ээлжээр гаргадаггүй гэдэг юм байлаа тийм ээ. Гэхдээ ер нь яг үнэндээ болохоор бидний ажиллаж болно л та тийм ээ нэг доо. Гэхдээ нэг ээлжинд ажиллахдаа бид нэг сектортоос зэрэгсээ суудаг уу тоххой. Жишээлбэл хинийг нь жоохон алдаа гарч нөгөөт нь нуух магадлал ихтэй шүү тийм ээ. Бид нэр алдааг юунаас гарсан тэрийг яаж залруулах вэ гэдэг талаар явахсаас шүү дээ. Алдааг нууж муугаад байж болохгүй шүү дээ. Дараагийн хүн бас яг тийм алдаа гаргахаас үлдсэн зэрэг түрүүн жоохон охин дагаад бантаа игээд өгчихсэн ээж. Би хахад яа. Өглөө эхлээд төрүүлээд ирсэн байна те өнөөдрийн тухайд бол өглөө 7 цаг хэлж ирээд одоо ингэ бодчих. Ер нь өдөрт хэдэн цаг ажиллана гэсэн үг үү? Та нар бол өдрийн 8 цаг. Юуныхаа ээлж юм ихээр ээлж наах шүмжээрээ гэдэг энэ хоёр нийлээд 9 цаг орчим болж байгаа. Тийм. Гэхдээ юу штэ бид тэр ингээд үр хөвгттэй бүгдээр ингээд нэг үр хөвгттэй болж байгаа болохоор чинь ингээд хоёулын зэрэгний ээж ингээд ирвэл нэг хөвгт юм хий харах тийм бас бөө проблем шүү дээ. Тэгэхээр бас нэг ийм зохицол тэгээд бас ингээд зөрөөд явах нь хамаагүй дээ. Ядаж нэг нь гэртээ хөвгттэй байжсэн дээр шүү дээ. Яг үн тийм ээ. Бидний ч ингээд зураг мөр харах юм бол нэг л гоё зөвхөн утсан нэг англиар ярьсан гадаадаар ярьсан хүмүүс байдаг. Гэхдээ бид нар чи ямар ачаал үрээд ямар хөө стресс үнэн амсаа тэгээд ээлжин дараа бууж байгаа шүн унтахгүй шүн ингээл жишээлбэл баяр ёслоо юм уу чи ингээл хүмүүс баярлал явж бас бидний ч ажиллаа гэдэг бид нар чинь 365 хоног 24 цагаар тасралтгүй ажилтдаг шүү дээ. Тэгээ хүмүүс болохоор зөвхөн эмчнэр юм уу тасралтгүй ажилтдаг байх гэж баяраар нөгөө пицца мэцээ болж байгаа бид нэг шүн хараад энийгээс ууж л бидний гэрээс тоох юм да гэж тийм. Гэхдээ харин яг энэ өнцгөөс харахаар эргээд нөгөө гэр бүлийн хоёр чинь нэг газар адилхан мэрэгжилтэй байхлаар хэцүү биш үү? Одоо баяр ёслоор л гэхэд хоёр нэг дор сайхан баярлаад чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэр чинь тэгэл дандаа тохиолдод байх юм шүү дээ. Яг сүүлд нэг удаа би чинь шүн 31 шүн хонохолтой өглөө ноёнгаа гарч таа. Одоо гэрлүүгээ явах гэж байна уу? Нөхөр бол өнөөдөр орой ээлжтэй тийм ээ. Орой манай. Одоо тэгэл Ахнаас хэлж явна да. Дараагийн ээлж хүлээж аваа. Тэгээд энд дүүл ээлж солилцоод явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр хинч байсан хиний ч хүүхэд байсан дээш ингэ шууд өсөж яд онгоц өдөрнө гэж байхгүй. Хамгийн сайхан нэг онгоц хараасаач их хамгийн сайхан шүү дээ. Энэ яг ямар хэсэг хэлээ? Энд Улаанбаатар районы ойртолтын бүсийн нислэгдлөө удирдлага явуулж байгаа самхгийн бол ойртолтын хэсэг. Тэгээ энэ чинь нөгөө нэг ихэнх монголчуудын мэдээд идэг зүйл чи одоо энд л явагддаг шүү дээ. Ихэнх монголчуудын яриад байгаа мэддэг нэг за нэг хитгэн Air China Coal Аэрофлот буугаад байна уу ингээд байна тэгээд байна уу гэдэг чинь яг бууж хөрж байгаа агаар хөлгүүдийг энд удирдах байгаа орон нутгийн олон улсын бүгдийн Улаанбаатар хотод бууж хөрж байгаа бүх одоо агаар хөлгийг гэсэн үг шүү дээ тийм ээ. Чи бол энэ их хурдан ойлголцтой юм биш үү те. Тэгээд би энэ болохоор энд сайн ажилддаг. Би энд ажилддаг болохоор сайн шамд гой тайлбарлаж өгч чадахгүй байх гэж чинь. Тэгээд би өнөөдөр ээлжинд харж байгаа
алхах нислэгийн удирдагчийн чамд ячдаг маань хүн ажиллаад танилцуулж болов тийм ээ. Одоо ч нэг 17 цаг болж явах шиг байна. Одоогор бол одоо яг манай энд хичнээн хөлөг буугадаг ах газар та тийм ээ. За өнөөдөр бол өглөөнөөс хойш бид 7 цагаас хойш гарсан одоогор нэг 30 орчим агаар үлэг гүйцэтгэл болчиход байна. Цаана дахиад ачаал гайгүй гэсэн үг. Гайг байгаа. Цаана дахиад орой шөнө нэг 4 цаг орчимд сүүлийнх нь бууна гэж үзэхэд цаана дахиад нэг 20 хэд орчим нислэг үлдчихэж байгаа. Одоо биднээс өглөө 7 цагаас 17 цагийн хооронд ээлжинд гардаг. Тэгээ манай ээлж бас буух цаг нь одоо ингэ болж байна. Ерөнхийдөө 17 цагаас гэсэн мөртлөө энэ илдүү сааталт үжирлээс болоод биднээс 18 19 цаг хүртэл ажиллах тохиолдол бас байдаг. Ер нь та нарын мэргэжлийн хамгийн сайхан юунтай байдаг вэ? Хамгийн сайхан миний донгоц хараасаа чихл хамгийн сайхан шүү дээ. Ерөөс нэг л ажил дээр эрэхтэй би агаараа нэг ихний ээлжинд харна. За өнөөдөр ямар хөөдөр болох нь үү те. Агаар сайхан байвал онгоцууд маань ямар нэгэн саадлгүй явах нэ. Би олон онгоцонд үйлчлэгээ үзүүлэх боломжтой байна гэх мэтчлэгээр өөрийгөө бэлдэж ирдэг. Ажилгүй байсан чи би өнөөдөр ямар орой унтахтаа маргааш ямар болох вэ гэж байнга тэнгэр хардаг. Энэ яг та нарын мэргэжлийн яг онцлог байлаа шүү дээ. За танд баярлалаа. Баярлалаа. За. Гадаад нисгэж бодож за Монгол гэж бас ямар ус илээ те. Тэгээ бодож явахдаа нислэгийн удирдагч хараалт төсөөдөж тэр юм чи ямар газарт бууж бид нартай болцох шүү дээ. Тэгэхээр зарим ч магадгүй ирж исэн хүмүүс их нь бол ирээгүй хүмүүс байгаа шүү. Тэгээд Монголын нутагт нэвтрэхэд энэ нислэгийн удирдагч нь англиар сайн ярьдаг тийм мэдлэг боловсралтай бас үйлчлэгээ сайн үзүүлэх нислэгийн удирдагч нар байдаг гэж бодоод бас гоё л шүү дээ. Нэг зансаатай айлд хүн болгон цогцолно гэдэг шиг тийм л үүднээс Монгол Улсын дуу хоолой болоод ярьж байгаа даа нэг бахарч явдаг. Хүслэг бол бүгдээ л ойртолт хийхгүй, аюултай ойртолт муу юм болгохгүй тий, алдаа гаргахгүй ажлынхаа ээлжийн хугацаанд хийж байгаа ажлаа нэр төгтөө тий. Сайхан үйлчлэгээ үзүүлэх гэдэг тал дээр үйлчлэгээ гэдэг чинь сүүлийн үед хүмүүс бас жоохон өөрсдөө ханддаг болчихсон байна. Дэлгүүрт орох чинь нэг худалдагч юм зараад байгаа чинь шиг манаад байгаа чинь шиг байдаг. Тэ бидний тэгж хаашаа шандвал бас бид нөгөө нэг Монгол улс мэргэжнэрүүнд хаашаа очих л тэ. Тэгэхээр бид нэр ярих хэрэгтэй байхгүй. Үйлчлэгээгээ бид нар сайн үзүүлэх хэрэгтэй. Нисгчнэр төлбөрийн тусламжийг хэрэгтэй зөвлөгөөг бид нэр шаардлагатай мэдээлэл хангах хэрэгтэй. Хагаргалуудын хооронд аюулгүй зайлшлагыг хангах хэрэгтэй. Тэгэхээр бидний чинь хүсэл бол ерөөсөө ослого байна гэж дээр үдээс ч тэгж л ажиллахад бидний чинь хүсэж байна. Түрүүн нааша замдаа ярьж байгаад ярьжсэн шүү дээ. Бид нар цагийн хувьд бол нэлээд бас сайн цагийг зохицуулдаг. Яаж ингэж зохицуулах вэ гэдэг талаар бид нарт хүртэл ингэж заадаг ярьжсэн тийм ээ. Тэгэхээр та нарын хувьд ер нь чөлөөт цагийг ер нь яаж өөртөндөө гаргадаг вэ? За тэгээд гэртээ байгаа цагийг бас ер нь одоо тийм ээ яаж ашиглахыг илүү хичээдэг бай. Гэр орондоо зориулна шүү дээ тийм ээ. Гэхдээ чөлөөт цагаар би чинь одоо спорт хийдэг. Бас тэгээ сүүлийн үед ч одоо тэгээ спорт ч бас залуунаас ажил юм байна. Жаахан өөр юм сонирхоод гэрэл зураг сонирхож байгаа нэг клуб байгаас манай гэрэл өдөр гэдэг нэг клуб байгаас тэгээд дандаа сонирхож байгаа. Андаа олох болоо гэж чи манай он бол жаахан ойж чадах сонирхолтой. Миний хувьд ч гэсэн тэгэл ерөнхийдөө гэртээ тэгээ охиндоо их чөлөөт цагаа зориулдаг. Тэгээ хажуугаар нь бас өөрийнхөө нөгөө бүртээ сонирхдаг хоббигоо бас
амжуулах гэсэн гэл хичээдэг. Ямар хобби ах вэ? Тэр надад сая хэлсэн өнөх хойж чадах ажилтаа тий. Ихэд бол миний уг нь мэрэгжил юм байгаа. Урдны эзэмшсэн мэрэгжил байна гэдэг. Тэгээд гэхдээ одоо бол тэгэл хобби болчихлоо. Чөлөө цаг гарах нь тун бага л да. Урдч тэг нэг хараад байхгүй бид нар чи их орныхоо төлөө нөгөө даалт магнанд илээ. Даалт магнанд арын албанд арын албач гэж хэлэхгүй маа. Шууд даалт чугамд л тий. Өдөр шингүүл бид нар яаж их орныхоо нэр төрийг өндөр өргөж явж байгаа юмас. Яг чөлөө цагаараа бид нар чи нэг спорт гон мэрэгжил нэгтэй ахлаар хин хинээсээ туршлага бас солилцсон гэсэн хоорондоо зөвлөлтөх юм ер нь хэр гарах вэ? За тийг манай ихнэр авилнаа гэж. Тэгж гаралгүй яах вэ? Ялангуяа би бол сүүлд ажилд орсон нөхрөөсөн. Тэгэхээр хамаагүй за сурах заалах юм их байдаг. Тэгэл бас янз бүрийн өдөр болсон явдлаа яах вэ? Их үдэгүүл яах байсан гэж асуугаал зөвлөл. Ерөнхийдөө миний хувьд баг л багшлаа л дээ. Зэвсэг нэгт ахын дүүс биш одоо зэвсэг нэгт гэр бүл болоо гэж байгаа байхгүй. Энэ мэрэгжлийн сайхан тал гэх юм бол сая хэлсэн шүү дээ Монгол Улсынхаа нэрийг ингээд төлөөлөл болж идэг тий. Тэгээд тийм нэг хинтэ айгу харахал төрдгийн нэг ажиллаараа тийм хариуцлагатай хэрнээ бас их нэр хүндтэй л ажил гэж байна. Их ажилладаг. За бид өнөөдрийнхэн дугаараараа дамжуулан нислэгийн удирдагч гэж хэнийг хэлдэг. За нислэгийн удирдагч гэх тэрхүү албыг хашиж байгаа хүмүүсийн үүрэг хариуцлага, за тэдгээр хүмүүсийн чин сэтгэлийн хүсэл эрмэлзлийг та бүгдтэйгээ хуваалцлаа. Харин дараагийнхаа дугаараараа та биднийг эрүүл, цэвэрхэн орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлж байдаг тогтчлт үйлчилгээний компани үйлчлэгчдийн ажлын нэг өдөр. За тэдний дотоод сэтгэлийн хүсэл эрмэлзлийг хуваалцах болно. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.